Бурхны ард түмэн чөлөөлөгдсөн нь. Бурхны хуулийг сахигчид хүний хуулиар хамгаалагдах боломжгүй болж олон улс орнуудад тэднийг устгах хөдөлгөөн нэгэн зэрэг үүснэ. Итгэгчдийг устгах тушаал хэрэгжиж хугацаа ойртоход хүмүүс үзэн ядагдаж буй итгэгчдийг устгах төлөвлөгөө гаргана. Олны хил ам буруутгалаас хол байхын тулд Бурхны ард түмэн нэг шөнийн дотор шийдвэр гаргана. Шоронд хоригдсон уус ой модон нуугдаж буй Бурхны ард түмэн бузар тэнгэрлэгчүүдийн удирдлагаар амийн хороохыг хүсэж байгаа зэвсгэлсэн хүмүүсийг эсэргүүцэх, Бурхны тусламжийг хүсэн залбирсаар байх болно. Эзэн найр наадам хийж буй шүнийг шиг чи дуу хууртай байх болно. Эзний уул Израилийн хадуруу бишгүүрийн аялгаунд алхах шиг зүрх сэтгэл чинь баясна. Эзэн өөрийн эрх мэдлийн дуу хоолойг сонсгож, догшин уур, түүмэрдэгч галын дул, ширүүн аадар бороо, мөндрийн дотор өөрийн мотраа буулган үзүүлнэ гэж амласан байдаг. Олуулаа цугласан бузар муу хүмүүс ялалтаа зарлаж, доромжлол, хараалын үгсийг уурсган, олз руугаа дайрч, шөнийн гинтийн түнэр харанхуй дэлхийг нөмрөн авна. Тэр үед Бурхны хаан суудлаас солонгод цацарч тэнгэр бүхэлдээ гэрэлтэж залбирч буй итгэгчдийг нөмрөх болно. Энэ үед уур бухимдалтай автагдагчид зог тулсан хөдөлгөөнгүй болно. Бурхны хүмүүсийг алхаар санаархаж байсан бодол нь мартагдана. Тэд Бурхны авралын баталгааг айж имээсэн харцаар харж агуу хүчит гэрлээс хамгаалагдахыг хүснэ. Энэ үед Бурхны дээшээ хар гисэн сүрлэг аялгуут үг сонсогдож тэнгэр рүү ширтэн харсан бүхэн амлалтын солонгыг харна. Тэнгэр окторгуйг бүрхсэн хар үүс заагдаж хүмүүс Стефаныг тэнгэрээс гэрэлтэж буй Бурхны алдрын гэрлийг болон хүний хүү хаан Синти дээрээ сууж байгааг тод томруунаар харна. Тэд Христийн бурханлаг төрхөөс доромжлуулж байсан сорвийг харах болно. Энэ үед Христ эцэг болон Тэнгэрийн ариун элч нарт хандан "Аава, таны надад өгсөн хүмүүс бас миний байх газарт надтай хамт байж миний сүр жавхлан үзээсэй гэж би хүсэж байна" гэсэн үгс сонсогдно. Тэр үед ариун бузартаагүй хүмүүс маань ирж байна. Тэд миний төвчээрийн үгийг сахисан. Тэд тэнгэр элчүүдтэй хамт алхам гэсэн аялгуут дуу шиг үгс сонсогдож, итгэлээ баттай хадгалсан цонхийсэн царай, омголдсон уруултай хүмүүс ялалтын дуугаа өргөх болно. Бурхан ард түмнээ чөлөөлөх агуу хүчээ шүн дундын үеэр харуулна. Нар гарч төөнж эхлэв. Төгсгөлийн шинж тэмдгүүдийн биелэл хурдан болно. Бузар хүмүүс болжгүй үйл явдлыг айж имээсэн гайхсан царайгаар ажиглан харж байхад зөвхт хүмүүс эрх чөлөөтэй болж байгаадаа баярлан хөөрнө. Байгаль дэлхий тогтсон жамаасаа хазааж, гол горих урсгаа болж, хар бараан үүс хуйлран хөндөснө. Хэрцгий аашиж буй тэнгэр окторгуйд үгээр илэрхийлэшгүй алдрын гэрэл цацарна. Тэрхүү гэрлээс Бурхны дууслаа гих чанга дуу их усны чимээ адил гарав. Бурхны дуу тэнгэр газрыг сэгсрэх болно. Тэр үед хүнийг дэлхий дээр байх болсноос хойш болж байгаагүй тийм хүчтэй, тийм агуу газар хөдлөлт болно. Тэнгэр нээгдэж хаагдана. Бурхны алдрын гэрэл бүхний гэрэлтүүлэн гийгүүлнэ. Уус салхинд найгаж, зэгс адил ганхаж, хад асаг бутарн тарна. Аимшигтай давалгаа архирах арслан мэт дуу гаргаж, далаа тэнгис ууртаагаар цалгиж, хүчит салхи сүрлийн ажлаа гүйцэтгэж байгаа чөтгөрүүдийн сүнс адил сонсогдно. Дэлхий бүхэлдээ далаа тэнгисийн давалгаа адил цалгиж давалгаалах болно. Газрын хөрс бүхэлдээ эвдэрнэ. Дэлхий суураараа ганхна. Цувран хөндөсөх уус газарт шигдэж, хүн оршин суудгүй арлууд хүртэл алга болно. Содом шиг бузар муу болсон далайн боомт хотуудыг тэнгисийн ус уур хилэнгээр залгин авна. Агуу Бабилон Бурхныг догшин уур хилэнгийн дарсны аяхыг авав гэсэн Бурхны сануулга биелхийг харна. Талантын хэмжээтэй хүнд мөндөр тэнгэрээс унаж таарсан бүхний устган сүнөөнө. Дэлхийн бардамналд автагдсан хотууд газартаа тэгшэрнэ. Дэлхийд нэр хүнд олсон хүмүүсийн эд хөрөнгөө харамгүйгээр зарцуулан өөрсдийгөө алдаршуулахаар бариулсан орд харшууд нүднийх нь өмнө сүйрнэ.
Шоронгийн хан нурж итгэл бишрлийнхээ төлөө хоригдож байсан Бурхны ард түмэн чөлөөлөгдөнө. Булшнууд нээгдэж газрын шороонд булагдсан нойрсогчдоос олон нь сэрж нэг хэсэг нь мөнх амь руу харин нөгөө хэсэг нь ичгүүр болон мөнхийн жигшил рүү явна. 3 дахь тэнгэр элчийн мэдээнд итгэн нас барсан хүмүүр алдаршуулгадахаар булшнаасаа гарч Бурхны тушаалыг сахисан хүмүүст амар тайвны гэрээ өгч байгааг сонсно. Тэр байтугай түүнийг жадалсан хүмүүс ч харна. Христийг амь тавьж байхад доромжилж үннийг хамгийн ихээр эсэргүүцэж байсан хүмүүс түүнийг агуу алдар сүр хүчтэйгээр ирэхийг харах бөгөөд Бурханд дуулууртай үнэнч байсан хүмүүсийг алдар нэр хүндтэй суудалд өргөмжлөгдөхийг харахаар дахин амьлуулагдана. Өтгөн хар үүс тэнгэрийг бүрхэхэд Иохвагийн өшөөг авч байгаа мэт нарны гэрэл хар үлсийг нэвтлэн гэрэлтэнэ. Тэнгэрээс аимшигтай аянга цахилж дэлхий галд автна. Бузар хүмүүст ял оноох юр бусын аимшигтай дуу хоолой аянгийн хүчтэй дуунаас давж сонсогдно. Эдгээр үгсийг хүмүүр ойлгож чадахгүй ч хуурамч багш нар юу гэж тунхагласныг ойлгох болно. Бурхныг үл тоомсорлож бардамнаж өөрсдийгөө зөвтгөж Бурхны тушаалыг сахигчдад хэрцгий хандаж байсан хүмүүс одоо айдас давтан чичирч алмаарч сандарч зог тусна. Тэдний уйлаан хашгираан байгалийн хүчнүүдээс даван гарна. Бузар чөтгөрөөд Христийн бурханлаг хүчийг хүлээн зөвшөөрч түүний хүчний өмнө дагжин чичирнэ. Харин албадууд нь химжээшгүй их айдас давтаж уучлал нэгүслийг хүсэн гуйж газар тэрийн унана. Эртний иш үзүүлэгч Бурхны өдрийн ариун зүгнэлийг хараад эзний өдөр ойрхон учир уйлагтун төгс хүчит нэгнээс сүрэл мэт ирж байна. Эзний аимшиг түүний жавхланд сүр хүчнээс зүхтэж хавцалд шургаж шороонд нуугдахтун. Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж ихэмсэг өргөгдсөн хүмүүрийг басамжлах өдөр түмэн цэргийн эзэнд бий. Тэр өдөр хүмүүс мөрөггөөр өөрсдөө зориулан бүтээсэн мөнгөн шүтээнүүд болон алтан шүтээнүүдээ сохор номин сарсан багвааханууд руу шидэлцгээв. Энэ нь эзэн газрыг донслохоор босоход түүний жавхлан сүр хүч аимшигын өмнө хүмүүс хадны агуу хавцлын ан цав руу орохын тулд ажээ. Үүсийн заагаар 4 дахин илүү хүчтэйгээр гэрэлдэх нэгэн гэрэл тоод харанхуйг нэвтлэн цацарна. Энэ гэрэл итгэл бишрэлтэй хүмүүст итгэл найдвар баяр хөөргийг мэдрүүлж Бурхны хуулийг зөрчигчдөд уур хилэн шийтгэл ирж буйг мэдрүүлнэ. Христийн төлөө бүхнээ золиосолсон хүмүүс эзний нуувчанд орсон мэт хамгаалагдана. Эдгээр хүмүүс соригдож үннийг үзэн ядагч хүмүүст дэлхийн өмнө өөрсдийнх нь төлөө амиа зориулсан Христэд итгэдэг болохоо гэрчилсэн юм. Үхэлдээ нүүр тулсан ч нэр хүндээ ариунаар хадгалсан хүмүүс гайхамшигтайгаар өөрчлөгдөнө. Тэд буух чөтгөр мэт болсон хүмүүсийг аимшигтай занал хийллээс гинэт аврагдана. Царайнд цонхиж айж зовсон ядарч зүдэрсэн хүмүүсийн царайнд одоо баяр баясал итгэл найдвар хайр инрэл тодорно. Тэд хоолой нэгтгэн ялалтын дуг Яаковын тэргүүлэгч нар болон Израилийн гэрийн захирагчдаа одоо сонсоцгоо шудраг ёсыг та нар мэдэх ёсгүй гэж үү? Та нар сайныг үзэн ядаж мууг хайрлан тэдний арсыг хуулж яснаас нь махын салгадаг бөгөөд миний ард түмний махыг идэж тэдний арсыг хуулан тэдний ясыг хугаж тогоонд болон савнд мах болгон тэднийг хэрчдэг гэсэн ялалтын дуу дуулна. Ариун итгэлээ сахигчдын Магдалины үгс Бурхны сонорт хүрэхэд уурлаж хилгэнсэн мэт хар бараан үүс нээгдэж алдраа гэрэлтүүлэх одод тэнгэрт мэлтийн. Яваажингийн хотын алдар гэрэл гэгээ тэнгэрийн симхигээр тусах болно. Тэр үед тэнгэрт 2 чулуун хавтан дээрх бичээсийг барьсан мутар үзэгдэнэ. Иш үзүүлэгч энэ талаар тэнгэрүүд түүний зөв шударгыг тунхагладаг. Учир нь Бурхан өөрөө шүүгч юм гэж өгүүлсэн байна.
Бурхан амьдралын зарчим болох ариун хууль зөв шударга зарчмаа Синай уулан дээр аянга галаар тунхагласан юм. Эдгээр зарчмууд нь шүүлтээ явуулах дүрм билээ. Үл үзэгдэгч мутар чулуун хавтанг нээхэд галаар бичиж тэмдэглэсэн Бурханы 10 хууль харагдана. Бурханы 10 хуулийг хүн бүр унших боломжтой боллоо. Дэлхийн бүх оршин суугчдын оюун ухаанаас хуурамч шүтлэг, хуурамч үзэл, харанхуй сургаалууд арилан алга болж хүн бүрийн ухаан сэргэж, хүн бүр Бурханы товч тодорхой эрх мэдэлтэй 10 үгсийг харна. Бурханы ариун тушаалуудыг уландаа гიშгсэн хүмүүсийн айдас дарамт үгээр дүрслэхийн аргагүй болно. Эзэн тэдэнд хуулиа өгсөн. Тэд хуулийн зарчмын дагуу зан чанараа өөрчлөх боломж байгаа үед гэмшин өөрчлөгдөж, алдаа дутагдлаа ухамсарлах ёстой байв. Гэвч тэд дэлхийд таалагдахыг хүсэж, Бурханы тушаалыг үл тоомсорлон, бусдыг гэм нүгэл хийхэд сургадаг. Тэд Бурханы ард түмнийг, Бурханы шабатыг буруутгал хэмээн хүчилсэн. Одоо тэд үзэн ядсан хуулиараа буруутгагджээ. Тэд буруугаа далдлах ямар ч шалтгаангүйг ойлгоно. Тэд хинд үйлчилж мөрөхгүй сонгосон. Тиймээс та нар зөв шударга, хорон муугийн хоорондохыг дахин ялгадаг болно. Бурханы хуулийг эсэргүүцэгч сүмийн удирдагчдаас эхлээд жирийн хүмүүс үнэн болон үйлчлэлийн талаар цоошин ойлголттой болно. Харамсалтай нь тэд Бурханы 4 дахь тушаал болох шабатын хууль амьд Бурханыг шүтэгчдийн тэмдэг гэдгийг хит оройтож ойлгожээ. Тэд хуурамч шабат итгэлийн элсэн суурин дээр амьдралаа босгосноо хит оройтож ойлгох болно. Тэд Бурханыг эсэргүүцэж байснаа ойлгоно. Шашны багш нар хүмүүсийг диваажн руу чиглүүлж байна гэж ярьсан боловч үнэн дээр хүмүүсийг мөхөл рүү чиглүүлж байв. Ариун ажлыг хуурамчаар гүйцэтгэж буй хүмүүс ямар агуу хариуцлагыг өөрч байсан болон итгэлгүй байдлаасаа болж ямар аимшигтай үр дагаварт хүрснээ эцсийн шүүлтээр л мэдэх болно. Бид мөнхийн амьдралтай золгохдоо нэгч болов хүний аим ямар их гарц байсныг ойлгоно. Бузар муу зарц чи надаас холд гэж хэлүүлэх хүмүүсийн хувь тавилан үнэхээр гаслантай байх болно. Бурханы Есүсийн дахин ирэлтийн өдөр цагийг тунхаглах дуу диваажнгаас сонсогдож, Бурхан ард түмэнтэйгээ мөнхийн гэрээ байгуулна. Бурханы дуу хоолой хамгийн чангаар нүргэлж аянга мэт сонсогдно. Бурханы хүлээн зөвшөөрсөн Израиль босож тэнгэр өөд ширтэн Бурханы үгийг сонсно. Тэдний дүр төрх Бурханы алдраар гэрэлтэж, Синай уулнаас Мосийг буун ирэхэд гэрэлтэж байсантай адил харагдана. Бузар муу хүмүүс тэдэн лөө харж чадахгүй. Бурханы шабатыг ариунаар сахин хүндэтгсэн хүмүүсийг ивэхэд агуу ялалтын дуу дэлхийгээр тархана. Ийхүү зүүн зүгт атгсан гарны талтай тэнцвүүц жижиг хар үүл гарч ирнэ. Энэ бол харанхуйсан үүл мэт харагдах аврагч юм. Бурханы хүмүүс энэ үйл явдлыг хүний хүүгийн ирж буй шинж тэмдэг гэдгийг мэдэх болно. Тэд үүлийг дэлхий рүү ойртон ирэхийг амьсгаа даран хүлээнэ. Үүл ойртох тусам улам гэрэл гэгээтэй алдар сүр жавхлантай болж удалгүй бүхнийг шатаах галдан суурьтай гэрээний солонгоор хүрээлүүлсэн агуу том цагаан үүл болон хуурна. Есүс агуу ялалт байгуулан үүл хөлөглөн ирнэ. Есүс доромжлол, зовлон шаналл үүрэгч, зовлон эдлэгч хүн биш. Харин тэнгэр газрыг ялан дийлэгч, амьд болон өгсөн бүхнийг шүүгч болон ирнэ. Тэрээр итгэмжит бөгөөд үнэн гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаар шүүдэг. Тэнгэр дэх дайчид түүнийг дагалдана. Түүний ирэлтийг тэнгэрийн сүлд дуугаа дуулах үе олон ариун тэнгэр элчүүд бараа болон ирнэ. Тэнгэр бүхэлдээ төмөн болон мянган гэрэл цацруулсан хүмүүсээр дүүрнэ. Энэ үзэгдлийг ямар ч хүн дүрслэн бичиж сүр жавхланг нь бүрэн ойлгож ухаарч чадахгүй. Түүний сүр жавхлан тэнгэрүүдийг хучин дэлхий түүний магтаалаар дүүрэн байна. Түүний туяа нь нарны гэрэл мэт юм.
Үүл ам орсон мэт ойртох тусам хүн бүр ам амьдралыг бэлэглэгч хун тайжийг олж харна. Ариун удирдагчийн тэргүүн дээр өргөст титэм бус харин алдраар гэрэлтэх титэм гэрэлтэн харагдана. Түүний мэлмигээс гэрэлтэх гэрэл өдрийн хурц нарнаас тод. Тэр дээл болон ташаан дээрээ хаадын хаан эзний эзэн гэж бичсэн нэртэй ажээ. Илчлэлт түүний оршихуйн өмнө тэдний царай цагаан болон хувирав. Бурхны нэгөөсдийг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүрт мөнхийн сүрлийн айдас мэдрэгдэнэ. Зүрхнүүд хайлж, өвдгүүд чичирч байна. Өвчин бүх биеэр тархаж тэдний бүхнүүр зэвхийн. Зөв шудрах хүмүүс дагжин чичрээд хэн энэ бүхнийг тэсэж чадах вэ гэж асуух болно. Тэр үед тэнгэр элч нарын дуу замхарч хэсэг хугацаанд анир чимээгүй байдал нөмөрнө. Тэгэхэд Есүсийн миний нэгүсэл та бүхэнд хангалттай гэж хэлэх нь сонсогдно. Зөв шудрах хүмүүсийн нүүр гэрэлтэж зүрх сэтгэл нь баяр хөөрт автагдана. Тэнгэрийн элчүүд дэлхийн төгсгөлийн цаг ойртох тусам урд өмнөхөөсөө илүү чангаар дуулна. Хаадын хаан үүлэн дээр суун хүчтэйгээр ноцож буй галаар хүрээлүүлэх болно. Тэнгэр огтргуу хуйлаастай бичээс адил хөрвөж дэлхий дахин Христийн өмнө дагжин чичирч уус арал бүр байрнаасаа хөдлөнө. Бидний бурхан ирээд бүү дуугүй байг. Түүний урд талд гал шатаж эргэн тойронд нь салхи шуурга шуурна. Тэр өөрийн хүмүүсийг шүүхийн тулд дээд тэнгэрт болон газар дэлхийг дуудана. Дэлхийн хаад агуу хүмүүс мянгатын дарга нар баячууд хүчтнүүд боол хийгээд чөлөөт хүмүүр агуу болоод уулсын хавцалд нуугдацгааж уус ба хатан цохионуудад хандан бидний дээр унаж биднийг синтид залрагчийн нүүрнээс хурганы уур хилэнгээс далдлаач. Тэдний уур хилэнгийн агуу өдөр нь иржээ. Хэн тэсэж чадах вэ гэцгээв. Элэг дог хийх байдал бүр мөсөн алга болж худал өгс сонсогдохоо болно. Зэвсэгт мөргөлдөөн дайн тулааны чимээ шууган самуурлын дуу чимээ цусан дөнхрүүлсэн хувцас зэрэг нь арилан алга болно. Харин энэ бүхний оронд залбирал, харамсаж, шаналж буй хүмүүсийн уйлаан сонсогдно. Бурхны хүмүүсийг занал хийлж байсан хүмүүс Бурхны уур хилэнгийн агуу өдөр ирлээ. Хэн үүнийг тэсэж гарч чадах вэ гэж хэлнэ. Бузар муу хүмүүс үзэн ядаж эсэргүүцсэн Христийг угтан авахын оронд уус хад асгад нуран унаж халахлаасаа хэмээн залбиран буйна. Тэд үхэгсдэд үгээ сонсгох чадaltaй нэгний дуу хоолойг таньжээ. Тэд гэмшилд дуудсан түүний үгсийг ямар олон удаа сонссон гэж бодно. Тэд аврагчийн талаарх сэтгэл хөдлөм үгсийг найз нөхөд ах トゥ нараасаа ямар олон удаа сонсож байсан гэж бодно. Бурхан нэгүслээрээ өөрийн муу замаасаа буцагтун тэгвэл та нар юунд үхэх вэ гэсэн үгсийг олон удаа сонссон боловч ирж хайгаагүй тул Бурхны эсэргүүцсэн хүмүүсээс илүү буруутгал гин бурууг авна. Эдгээр үгс тэдний хувьд үл таних дуу хоолой байжээ. Есүс би та нарыг дуудсан, харин та нар үл хэрэгссэн. Гараа сунгахад минь хинчин ч анхаарсангүй. Та нар бүх зөвлгөөг минь үл ойшон, зэмлэлийг минь эс хүссэн гэж хэлсэн. Түүний дуу хоолой сануулгыг үзэн ядах, дуудлагыг үл тоомсорлох, боломжуудыг буруугаар ашигласан бүх дурсамжуудыг сэргээнэ. Христийг гутаан доромжилж байхад хараан зөхөж байсан олон хүн хийсэн үйлдэлээ эргүүлэн харна. Тэд тэргүүн тахилчаар шүүгдэж байсан Есүсийн "Та ч өөрөө хэллээ, харин би та нарт хэлье. Та нар үүнээс хойш хүчит нэгний баруун талд залрах хүний хүүг Тэнгэрийн үүлэн дээр залран ирэхийг харах болно" гэсэн үгс юр бусаар биелэхийг харах болно. Тэд түүнийг агуу алдраа гэрэлтүүлж агуу хүчтэйгээр хаан суудлын баруун тайд заларч буйг харна. Түүнийг Бурхны хүү гэж хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс хэлэх үггүй болно. Тэдний дунд
Христийг хаан болохыг хүссэн хэмээн доромжилж, зүхэж харааж, цэргүүддээ түүнд хаан тэдмээ зүүлэг гэж тушааж байсан Херод зогсох болно. Мөн итгэл бишрэлгүйгээ гайхуулан ягаан нөмрөг нөмрүүлж, толгойд нь өргөст тэтэм зүүлгэж, эцэж цуцсан гарт нь хуурамч таяг атхуулж, доромжилж гутааж байсан хүмүүс ч гэсэн цуглана. Ам амьдралыг бэлэглэгч хун тайж руу нулимж нүүрлүүнд цохиж байсан хүмүүс түүний хурц мэлмигээс зугтахыг оролдож, түүний хүчрхэг алдрын гэрлээс зайлахыг хичээнэ. Түүний гар болон хөл рүү хадаас зоосон, өрц рүү нь хатгсан цэргүүд Христийн сорвийг айдас харамссан байдалтайгаар харна. Тахилчид, удирдагчид Калварын аимшигтай үйл явдлуудыг тод санаж байв. Тэд сатаанд зориулсан оюун ухаанаар удирдуулж, тэр бусдыг аварсан боловч өөрийгөө аварч чаддаггүй. Тэр бол Израилийн хаан. Тэр одоо загалмаанаасаа бууг, тэгвэл бид түүнд итгэнэ. Тэр бурханд найдаж байсан биз дээ. Хэрэв бурхан түүнийг таалдгийн бол одоо л түүнийг авраг. Энэ хүн чинь би бол бурханы хүү гэсэн биз дээ гэж хэлж байснаа санаад жихүүцнэ. Тэд талбайн эзэнд ургацын тушаахаас татгалзаж, талбайн эзний зарц нарыг доромжилж, хүүгийнхэн амьд хүрсэн түрээслэгчдийн сургаалт үлгэрийг тод санана. Тэд өөрсөд дээрээ ял зэмлэл оноосноо ухаарна. Усан үзмийн талбайн эзэн муу хүмүүсийг муугаар төгсгөнө. Эдгээр итгэлгүй хүмүүсийн гим нүгэл шийтгэлээс тахилчид, ахлагчид бузар үйлдэл, шудраг шийтгэлээ ойлгож мэдэрнэ. Ийхүү мөкс хүмүүсийн гутарж шаналсан дуу хаа сайгүй хадах болно. Тэд Иерусалимийн гудамжаар дүүртэл хашгирч, түүнийг цовдол гэж хашгирах бөгөөд тэр бол бурхны хүү мөн байна. Тэр бол жинхэнэ Месая байна гэсэн аргаа барсан үгийг хэлнэ. Тэд хаадын хааны оршихугаас зүгтэх гэж оролдоно. Тэд сүрсэн, зэрэмдэглэгдсэн газрын хөрсөн дээр хавцал болон нүхэнд нуугдах гэж дэмий хичээнэ. Үннийг эсэргүүцдэг хүмүүсийн оюун ухаан нь сэргэж, худал хуурмаг сургаалаар амьдарсан амьдрал, харамсгүйц зүйлсээр хүмүүсийг зовоож байснаа санах, түүнийгээ тунгаах мөчүүддээ тулгарна. Гэвч эдгээр нь айдас хуйдас шуурга мэт ирж, гамшиг хуй салхи мэт нөмрөх өдрийн харамсал, гутралтай хэрхэн дүйцэх билээ. Христийг болон түүнд итгэлтэй хүмүүсийг устгаж байсан хүмүүс хохирогчд нь хэрхэн алдаршиж байгааг харна. Айдас давтагдсан бузар муу хүмүүс хавчин гадуурхсан хүмүүсийнхээ тэр биднийг аврахыг бид хүлээж байсан. Энэ бол бидний хүлээсэн эзэн. Түүний аврал бүгдээрээ баясан цэнгэцгээ гэсэн баяр хөөртэй дууг сонсно. Дэлхий бүхэлдээ дайвалзаж, хаасайгүй аянга болон цахилгаан цахилж, бурхны хүү үхлээр нойрсон аврагчдыг амьлуулахаар дуудана. Тэрээр зөв шудраг хүмүүсийн булш руу хараад тэнгэр өөд гараа өргөн, тоос шороонд нойрсогсод сэрцгээ босцгоо гэж дуудана. Ийхүү дэлхийн урт өргөний дагуу үхэгсэд дуугийн сонсож тэд дахин амьлна. Ийхүү дэлхийн бүх өнцөг болон бүх үндэстэн ёс заншил хил ард түмнээс үе олон хүн цувран гарч ирнэ. Тэд үхлийн шоронгоос мөнхийн алдрын гэрэл цацруулан "Үхлээ, чиний ялалт хаана байна вэ? Үхлээ, чиний хатхуур хаана байна?" гэж хэлсээр гарч ирнэ. Энэ үед амьд байгаа зөвхт хүмүүс дахин амьсан аврагчдтай дуу хоолойгоо нэгтгэн ялалтын баяр хөөртөө нэгдэж уухайлах болно. Булшнаас дахин амьсан хүмүүс бүгд булшинд орохдоо ямар байсан тэр дүр төрхтөө гарч ирнэ. Дахин амьсан хүмүүсийн дунд өндөр бие сүрлэг дүр төрхтөө Адам зогсох бөгөөд тэрээр Бурхны хүүгээс ялахгүй дорд байх болно. Адам дараа үеийнхээ хүмүүсээс их ялгаатай байх бөгөөд хүний үндэс, яс ямар их доройтсон нь илт харагдана. Гэвч дахин амьсан хүмүүр мөнхийн залуу ирч хүч шинэлэг биетэй болно. Хүн Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн.
Энэ зөвхөн зан чанар бус мөн дүр төрхөөрөө төстэй байсан гэсэн үг. Харин гим нүгэл Бурхны дүр төрхийг бүхэлд нь гажуудуулж доройтуулжээ. Христ алдагдсан болгоныг эргүүлж өгөхөөр иржээ. Бидний доройтсон бие мах бод маань алдаа дутагдalгүй болж гим нүглээр бузардсан бие маань төгс үдсгэлэнтэй мөнх амьдрах болно. Бидний согог алдаа дутагдал буйшлагдана. Аврагдсан хүмүүс олон жилийн өмнө Эден цэцэрлэгт алагдсан амийн модноос идэх боломжоо сэргээж өсөж хөгжинэ. Ийхүү гим нүглийн хараалын шинж тэмдэг арилж Христэд итгэдэг хүмүүс оюун ухаан, зүрх сэтгэл, бие махбодоороо бидний Бурхан эзний үдсгэлэн өвлөн авч төгс эзнийхээ дүр төрхийн тусгал болно. Энэ бол удаан хугацаанд ярьж, удаан хугацаанд итгэн найдаж, тунгаан бодож, хэдийгээр бүрэн ойлгоогүйч агуу их найдлага тавин хүлээсэн гайхамшигтай аврал юм. Амьд байсан зөвхт хүмүүс нэгэн мөчийн дотор нүд ирмэхийн зуурт өөрчлөгдөнө. Тэд Бурхны тушаалын дуу хоолойгоор алдаршиж, мөнх амьтай болж, дахин амьлуулагдсан хүмүүстэй хамт эзэнтэй уулзахаар агаарт өргөгдөнө. Тэнгэр элчүүд, сонгогчд дөрвөн салхины зүгээс Тэнгэрийн нэг захаас нөгөө зах хүртэл цугларна. Тэнгэрийн ариун элчүүд амиа алдсан бяцхан хүүхдүүдийг эхчүүдэд хариуцуулж өгнө. Үхлээс болж олон жил холдож хөндөрсөн найз нөхөд дахин хизээч салахгүйгээр баяр хөөртэй дуу дуулан хамтдаа Бурхны хот өөдөө аялна. Үүлэн сүх тэрэгний хоёр талд далууч байрлах бөгөөд үүлний доод талд амьд дугуйнууд байрлана. Сүх тэрэг урагшлахад тэрэгний дугуйнууд ариун химэн дуу гарч бараа болж буй тэнгэр элчүүд хамгаас ахуй эзэн Бурхан бол ариун 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 гэж хэлэх болно. Сүх тэрэг шинэ Иерусалим руу хөдлөхөд аврагчдад халелуя химэн чанга хашгирна. Аврагч Бурхны хот руу орохоос өмнө дагалдагчдаа ялалтын бэлэг тэмдэг хааны эзэмшлийг илэрхийлэх тэмдгийг гардуулна. Гэрэл цацарсан хүмүүс аврагчд болон тэнгэр элч нараас илүү сүр жавхлантай зөв шудраг хайрыг мэдрүүлэхүйц дүр төрхтэй хаан эзнээ тойрон жагссан байна. Үе олон аврагчдын харц бүгд Христ дээр тусч түүний төрх нь альва хүнийхээс, түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсныг нүд бүр ажиглан харна. Есүс эрх мэдлээ ашиглан ялалт байгуулсан хүн бүрийн толгой дээр ялалтын титмээ өмсгөнө. Хүн бүрт шин нэрийн бичсэн титэм өгөгдөж, титэм бүрийн дээр ариун бүхнийг эзэн гэсэн бичээс байх болно. Мөн хүн бүрийн гарт ялалт байгуулсны бэлэгдэл болгон дал модны мөчөр гялалзах ятаг өгнө. Ийхүү тэргүүн тэнгэр элчийн эхлүүлэх аялгауг даган хүн бүр ятгаа чадварлагаар тоглож уран тансаг аялгауг их шиг яруу нийцүүлэн тоглоно. Хүн бүхний зүрх сэтгэлийг эзэмдсэн баяр баясал хүн бүрийг чин сэтгэлээсээ магтах, талархах хүсэлт автуулж тэд биднийг хайрладаг бөгөөд өөрийнхөө цусаар нүглээс минь чөлөөж бидний хаанчлал болоод Бурхан өөрийн эцгийн төлөөх тахилч нар болгосон үүнд үеэс үед алдар хийгээд ноёрхлон байх болтугай гэж хэлэх болно. Аврагчдын өмнө ариун хот харагдана. Есүс шүрэн хаалгануудыг онгойлгож үннийг сахин хамгаалсан үндэснүүдийг хот руу оруулна. Тэд Адамын гим үлдээгүй байхдаа оршин сууж байсан Бурхны диваажинг олж харна. Удалгүй мөхс хүний чих сонсож байгаагүй ямар ч дуу хөгжмөөс илүү тансаг та нарын тэмцэл дуусгар боллоо. Миний эцгээр өрөөгдөгчдөө та нар наашир ертөнцийн суураас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай гэж хэлэх нь сонсогдно. Одоо аврагчийн дагалдагчдынхаа төлөө залбирч байсан миний байх газарт надтай хамт байж миний сүр жавхланг үзээсэй гэж би хүсэж байна. Тэр сүр жавхланг та надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн суураас өмнө та намайг хайрлсан гэсэн залбирал биелэлээ олно.
Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгээр гин зэмгүүгээр зогсож чадах Христэд цусаараа худалдан авсан хүмүүсээ эцэгтэй танилцуулан би тэдэнтэй хамт байхдаа тэднийг надад өгсөн таны нэрээр хамгаалж байсан. Би тэднийг харгалзсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэгэн ч мөхсөнгүй. Энэ нь судар биелэгдэхийн тулд болсон аж гэж хэлсэн. Авралын хайр ямар гайхамшигтай вэ? Хэмжээшгүй хүчтэй эцэг аврагдсан хүмүүсийг ажиглан харахад хүмүүс түүний дүр төрхийг харна. Энэ үед гим нүгэл, алдаа, дутагдал, согоог бүр арилж хүн бурхантай дахин эв нийцэлтэй болно. Есүс үгээр зүүрлэшгүй их хайраар итгэлээс сахисан хүмүүсийг эзний баяр хөөрт нэгдхийг уриална. Аврагч шаналл доромжлолоор нь аврагдсан хүмүүсээ хараад үлэмжийн их баяр хөөрт авдах болно. Аврагдсан хүмүүс залбирал, үйлчлэл, хайрын золиосоор дамжин Христийн хүчээр аврагдаж эвээгдсэн хүмүүсийг хараад түүнтэй хамт үлэмж баяр хөөртэй болно. Тэд хааны агуу цагаан сентиний өмнө цуглахад зүрх сэтгэл нь юугаарч зөөрлөшгүй талархлаар дүүрж Христэд итгүүлэхээр үйлчилж байсан хүмүүсээ хараад хэрхэн бусад хүмүүсийг тэд цааш бас өөр бусад хүмүүсийг мөнхийн хаанчил руу хэрхэн урин дуудсныг олж хараад бүгд амар тайвны диваажин зүрх сэтгэлдээ мэдэрнэ. Тэд ийхүү Есүсийн хүлд титмээ тавиад түүнийг үл төгсөх мөнхийн цаг хугацааны туршид магтан алдаршуулна. Аврагдсан хүмүүс Бурхны хот руу урагдан орох үед агаарт талархал, магтаал, ялалтын дуу чимээ түгнэ. Хоёр Адам уулзах боломжтой болно. Бурхны хүү бүтээгчээсээ уурваж аврагчийн биед гим нүглийн буюу загалмайн шарахыг авахд нөлөөсөн хүн төрлөختний эцгийг гараа алтлан угтан авна. Адам аврагчийн хадаасны аимшигтай орыг хараад эзнийхээ цээжинд наалдах бус харин гутамшигтайгаар хөлдөн хөсөр унаж нэдлүүлсэн хураг, хүч, баялаг, мэрэгэн ухаан, сүр хүч, хүндлэл, алдар ба магтаалыг авбал зохистой хэмээн уйлна. Харин аврагч ийдгээр түүнийг дээш өргөөд удаан хугацааны туршид хөндийрсэн Эдений гэрлүүгээ дахин харахыг санал болгоно. Адам Эдений цэцэрлэгээс хөөгдөөд дэлхий дээр зовлон шаналлаар дүүрэн амьдралыг өнгөрөөсөн. Үхэж буй навчис бүхэн, золиос болгон өргөж буй хураг бүр, байгалийн согог гэмтэл бүр, хүний ариун зан чанарт үүсэж буй толб бүр гим нүглийн сануулдаг байв. Адам урдчлан сануулж байсны дагуу гим нүгэл хэрхэн газар авч дэлгэрч буйг хараад харамсаж гашуудан гим нүглийн үр дүн түүний хувьд зэмлэл болж байгааг мэдэрч байв. Тэрээр мянгаад жилийн турш гим нүглийнхээ шийтгэлийг даруухнаар төвчээртэйгээр үүрчээ. Тэрээр гим нүгэлдээ гимшиж амлагдсан аврагчид итгэж найдан дахин амьлах бүрэн итгэл найдвартын нас барсан юм. Бурхны хүү эвлэрүүлийн ажлаараа дамжуулан хүн төрлөختнийг алдаа уналтаас аварсан учраас Адам анхны төрх байдлаа дахин өвлөх боломжтой болсон юм. Тэрээр нэгэн үе гим нүгэлгүй баяр хөөртэй байхдаа жимсийн түүж баяр баясгалан болж байсан моддыг хараад үнэхээр их баярлжээ. Тэрээр өөрийн гараар ургуулж байсан усан үзмийн мод арчлах дуртай цэцгсээ харав. Тэрээр диваажингийн бодит дүр төрхийг оюун ухаандаа сэргээж Эден цэцэрлэг түүний хөөгдөх үеэс илүү сэргэж шинжлэгдсэн болохыг ойлгож ухаарна. Аврагч түүнийг амийн мод руу аваачаад гэрэлтэж буй жимснээс идэхийг санал болгоно. Адам үе олон гэр бүлийн гишүүд нь аврагдсныг харах болно. Тэгээд гялалзаж буй титмээ Есүсийн хөлд тавиад түүнийг тэрэн аврагчийн цээжинд наалтна. Тэрээр алтан ятгаа уянгалуулахад диваажингийн ордон бүхэлдээ нэдлүүлсэн хураг, хүч, баялаг, мэрэгэн ухаан, сүр хүч, хүндэтгэл, алдар магтаалыг авбал зохистой гэсэн ялалтын дууг цуурайтуулна.
Адамын гэр бүл сэтгэл хөдлөлдөө автагдаж бүгд аврагчийг магтан хүндэтгэхээр мэхийн титмээ тайлж аврагчийн хөлд тавина. Энэхүү уулзалтыг харж буй тэнгэр элчүүд Адамыг гим нүгэлд унахт нь уйлж, Есүсийг дахин амилж, Деваажин руу өргөгдөж, итгэсэн бүх хүмүүсийн булшийг нээхэд баярлан хөөрөх болно. Одоо тэд авралын ажил бүрэн биелэгдэж буйг ажиглан хараад Магдалины дуу дуулахаар нэгдэнэ. Аратан ба түүний хөрөгтөн түүний нэрийн тоотойн тэнцэлдэж тэмцэлд ялсан хүмүүс сэнтийн өмнө Бурхны алдрын сүр жавхлан илэрхийлэх галт болор мэт тэнгис шилэн далайд цугларна. Тэд Сион уулан дээр цуг Бурхны ятгыг гартаа барин зогсох бөгөөд энэ хүмүүс аврагдсан 144 мянган хүн байх юм. Ятгаараа тоглож буй олон ятгчдын дуу нь их усны дуу чимээ, агуу хүчтэй аянгийн дуутай адил сонсогдно. Тэд мөн сентиний өмнө аврагдсан 144 мянган хүнээс хүний сурч чадахгүй шин дуу дуулна. Энэ бол Мосе болон хурганы аврагдсан хүмүүсийн дуу юм. Энэ дууг 144 мянган хүнээс өөр хүн сурч чадахгүй. Учир нь энэ бол өөр ямар ч хүмүүсийн мэдэрч байгаагүй амьдралаараа туулж өнгөрөөсөн туршлага дээр үндэслсэн дуу байх юм. Тэд бол хургийг хаашаач явсан түүнийг дагдаг хүмүүс. Эдгээр хүмүүс дэлхий дээр амьд оршиж байгаад аврагдсан Бурхан болон хурганы анхны үр жимс гэж тооцогдож буй хүмүүс юм. Тэд үндэстэн бий болсноос хойш хизээч үүсч байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг тулж Яаковын бэрхшээлтэй адил бэрхшээл тохиолдоход түүнийг даван гарч Бурхны эцсийн шүүлтийн цагт ямар ч зуучгүйгээр тууштаа зогссон. Тэд үлэмжих зовлонгоос гарч ирэхчэд бөгөөд хурганы цусаар дээлээ угааж цагаан болгосон учраас аврагджээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй. Тиймээс тэд Бурхны өмнө гим зэмгүй. Тиймээс тэд Бурхны сэнтийн өмнө байдаг бөгөөд түүний сүм дотор өдөр шөнөгүй түүнд үйлчилдэг юм. Сэнтид залрагч асраараа тэдний дээгүүр нь бүрхэнэ. Тэд дэлхийг өлсгөлөн ган гачигт автаж нар хүчтэйгээр төөнж буйг мэдэрч их хэмжээний зовлон өлсгөлөн цангах цаг үеийг даван гарчээ. Гэвч тэд цаашид өлсгөчгүй, цангахчгүй. Тэд наранд шарагдахчгүй, ямар ч халуунд халахчгүй. Яагаад гэвэл сэнтийн голд байгаа хураг тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд руу хөдлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно. Аврагчийн сонгосон бүх цаг үеийн хүмүүс сорилт бэрхшээлийн цагт боловсрч төлөвшнө. Тэд дэлхийн хүнд нарийнхан замаар алхаж бэрхшээлийн галд цэвэршүүлэгдэнэ. Тэд Есүсийн төлөө хавчлаг үзэн ядалт гүтгэлгийг даван гарчээ. Тэд хүнд хямралын үед Есүсийг дагаж өөрсдийгөө огоорч сэтгэлдээ шаналж байв. Тэд сэтгэл сэртхийлгэм нөхцөл байдлаас гим нүглийн бузар мууг хүч нөлөө гим буруу уу гашууг нь таньж мэдэж нүглийг үзэн ядах болсон юм. Тэд химжээшгүй золиосоор гим нүглээс чөлөөлөгдсөн тул өөрсдөө бардамнахгүй байхыг суралцаж гим нүгэлд автаагүй бүтээлүүдийн ойлгож чадахгүй талархал магтаалаар зүрх сэтгэл нь дүүрнэ. Тэд их хэмжээгээр хайрлана. Тэд Христийн зовлонгоор аврагдсан учраас түүний алдрыг хуваалцах эрхтэй гэж тооцогдно. Бурхны өв залгамжлагчид дээврийн хонгол, урц, шорон, цаазын тавцан, уус, цүл, агуй, далай тэнгисийн хонгол агуугаас гарч ирнэ. Тэд дэлхий дээр үгээгүй ядарч туйлдсан, хавчигдсан байв. Олон сая хүн сатааны худал үгийг хүлээн зөвшөөрч дагахаас татгалцснараа гутамшигтайгаар амиа алдаж булшинд орсон. Тэд хүн төрлөختний шүүх хурлаар хамгийн хэрцгий гэмт нүгэлтнүүд гэж буруутгагджээ. Харин одоо Бурхан шүүгчийн үргийг гүйцэтгэнэ. Дэлхийн хүмүүсийн шийдвэр болох нь харагдана. Эзэн Бурхан бүх нүүрнээс нулимсыг арчин өөрийн хүмүүсийн зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь эзэн
үүнийг айлтсан юм. Тэд эзний аварсан ариун ард түмэн гэж нэрлэгдэх болно. Чи хаягдаагүй хот эрэлчин гэж нэрлэгдэнэ. Иймээс түүнийг алдаршуулахын тулд тэнд үнэн зөвийн сарснууд эзний суулгац гэж нэрлэх болно. Тэд одоо сул дорой зовж шаналсан хаасайгүй нуугдах хавчигдсан хүмүүс байхаа болно. Тэд эзэнтэй үүрт хамт байх болно. Тэд хаан Синтиний өмнө дэлхийн хамгийн хүндтэй хүмүүсийн өмсөж байгаагүй үнэтэй дээлийг өмснө. Тэд дэлхийн хаад зүүж байгаагүй алдар сүр жавхландаа тэтмийг зүүнэ. Зовлон шаналл уйлж гониглох өдрүүд үүрт алга болно. Алдрын хаан тэдний нүднээс бүх нулимсыг арчиж дахин гониглох шалтгаан байхгүй болно. Тэд хаасайгүй даллаж буй дал модны мөчрүүдийн дунд тааламжтай сайхан эв нийцтэй магтаалын дуу дуулна. Тэд бүгд энэхүү магтаалд нэгдэж деваажин бүхэлдээ магтаалын дуугаар дүүрнэ. Аврал бол Синтид залрагч бидний бурханд хурганд байдаг гэд хашгирах болно. Деваажингийн бүх оршин суугчид энэхүү магтаалыг хүлээн зөвшөөрч амийн магтаал алдар мэргэн ухаан талархал хүндэтгэл хүч чадал ба сүр хүч нь бидний бурханд үеийн үед байх болтугай амийн гэж хэлнэ. Бид энэ амьдралд авралтай холбоотой гайхамшигтай сэдвийг ойлгох эхлэлийг тавих боломжтой. Бид мөх соёо ухаанаараа загалмаатай холбоотой доромжлол, алдаршуулал, амьдрал үхэл, шудраг байдал нэгүслийг тунгаан бодож, оюун ухааныхаа хүчийг эцэст нь тултал ашигласан ч загалмайн бүрэн утгыг ойлгож чадахгүй. Бид загалмайн хайр нэгүслийн урт өргөн, гүн, өндрийг өчүүхэн ойлгоно. Аврагдсан хүмүүсийн харж мэдрэх чадвараар авралын төлөвлөгөөг бүрэн ойлгох боломжгүй. Бид мөнхийн хугацаанд гайхамшигтай өндөр хөгжсөн оюун ухаанаар шинэ үннийг байнгад нээж судлах болно. Дэлхийн уруу татлагтай холбоотой гин буруу, зовлон шаналл, бузар үр дүн бүхэн төгсгөл болох боловч Бурхны хүмүүс аврал ямар үнээр олдсон онцгой зөв ойлголтыг мөнхийн цаг хугацааны туршид олж авсаар байх болно. Христийн загалмай бол аврагдсан хүмүүсийн мөнхийн цаг хугацаанд судлах шинжлэх ухаан магтаалын дуу байх болно. Аврагчид алдаршуулгдсан Христээс загалмайд цовдлуулсан Христийг олж харна. Хөлгүй их уудам орчлонд тоймгүй олон гариг дэлхийг бүтээж удирдах буй хайрын бурхан Деваажингийн агуу нэгэн гэрэлтэх херов серафуудын магтан алдаршуулах дуртай бурхан гим нүгэлд автсан хүмүүсийг аврахаар өөрийгөө даруй болгожээ. Тэрээр гим нүглээс болж алдагдсан дэлхийн төлөө зовж шаналан Калварын загалмаа дээр Бурханаас холдон байж гим нүглийн доромжлыг үүрсэн билээ. Бүх гариг дэлхийг бүтээгч, бүх хүмүүсийн хувь тавилан шийдвэрлэгч, өөрийн алдраа хоош тавьж хүнийг хайрлахын тулд өөрийгөө даруй болгосон тул орчлон ертөнцийн магтаал алдар хүлээн авах болно. Аврагдсан ард түмэн аврагч руугаа ширтэн эцгээс гэрэлтэж буй мөнх алдрыг түүний мөнхийн мөнхөд оршсоор ирсэн хаан Синтийг хараад хаанчил нь хизээч төгсгүйг хараад нядлуулсан хураг хүч баялаг мэргэн ухаан сүр хүч хүндэтгэл алдар ба магтаалыг авбал зохистой хэмээн багтан дуулна. Загалмайн нууц бүх нууцуудыг тайлна. Калвараас цацрах гэрэл бидний имэж магтан алдаршуулдаг Бурхны зан чанар илүү үдсгэлэнтэй сэтгэл татхуйцаар харагдана. Түүний ариун шудраг хүч чадал дээр нэгүүлсэл ээлдэг байдал эцэг эхийн хайр нэмэгдэнэ. Бид Бурхны Синти ямар агуу гэдгийг харах боловч түүний нэгүүлсэнгүү зан чанарын илэрхийллийг хараад урд өмнөхөөсөө илүү бидний эцэг гэж нэрлэгдэх болсон шалтгааныг ойлгож ухаарна. Хэмжээшгүй мэргэн ухаантай нэгэн Бурхны хүүгийн золиосгүйгээр авралын төлөвлөгөө хэрэгжүүлэх боломжгүй байжээ. Гмийн төлөөс
Дэлхийг үхлийн барьцаанаас сулсан бөгөөд аз жаргалтай ариун мөнх амьдардаг хүмүүсийн баяр хөөрөөс утга учир нь мэдрэгдэнэ. Харанхуй хүчтэй хийж буй аврагчийн тэмцэл аврагдсан хүмүүст баяр хөөргийг мэдрүүлж Бурхны алдар мөнхөд хүнийх болно. Тэнгэрийн эцэг хүний төлөө өндөр үнэтэй төлөөс төлснөөр хүний үнд цэнийг тогтоож өгсөн бөгөөд Христ агуу золиосынхоо үр жимсийг хараад сэтгэл хангалуун байх болно.